Бидний сайхан бүхэн энгийн зүйлд оршдог. Хүмүүс бид адилхан. Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч, бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар хүмүүрдэг. Өдөр шөнө салгидгоорон салгидж, хорвоогийн мандаж жаргасаар хүмүүний амьдрал өргөлжилсээр л эмчийн ариун тангараган өргөж, хүн ардынхаа эрүүл мэндийн манан зогсох эрхэм үүргийн нэр төртөөгөр биелүүлж яваа. Тэр нь долгор эмч өөрийгөө шүдний эмч болно гэж бодож байгаагүй гэдэг. Би болохоор Аранхан аймгийн Цэцэрлэг хотын 1-р 10 жилийн төгсөөд тэгээд тухайн үед бол эмч болно гэж маш их мөрөөддөг байсан. Тэгээд энэ хүслийнхээ дагуу бол нөгөө конкурсанд ороод тэгээд шалгалт өгсөн. Тэгээд конкурсанд ороод оноогоор нөгөө хамгийн сүүлийн одоо байрыг эзлээд те нөгөө өөрийнхөө өссөн эмчилгээний ангид орж иртаагүй. Тэгээд хамгийн сүүлийн байрыг эзлээд ингээд шүдний ангийн хуваарийг авч үлдсэн. Одоо тэр их дурсгалтай тийм үйл явдал байдаг л да. Тэгээд би эмчилгээний эмч олондоо гэж боддог байсан хүмүүс маань ингээд шүдний анги авчаад тухайн үед би шүдний анги авлаа да гэж ингээд бодож исэн. Тэгээд харин анагаахт сургуультаа ороод суралцаад тэгээд энэ мэргэжилтэд бол маш их дуртай болсон. Энэ маань нэгсэндээ одоо миний одоо хамгийн сайхан мэргэжил юм аа. Би их хувь зайгаар энэ сайхан мэргэжлийг эзэмшижээ гэж хожим хойноо бол би өөрөө энэ мэргэжилтэд хайртай болж ирсэн. 10 жил байхдаа бол би сайхан мэсцлийн эмч болно доо гэж мөрөөдөж тэгж юуны анагаахын дэд конкурс хийсэн юм аа. Оюутан цаг алтан үе гэж хүн бүр дуалддаг. Хүний сэтгэлээс гардаггүй сайхан нандин мөчүүд болон байдаг. 10 жилийн босгыг давж оюутан гэсэн эрхэм алдрыг зүгээд аав ээжээсээ холтон үеийн нөхөдтэйгөө бужигнан явах гэрэл агшин хүн бүрийн сэтгэлд тодрон үлдсэн. Нэгэн насны хань ажил амьдралын гараа анхны цалин гэж хамгийн сайхан исэн бүхэн оюутан настай салшгүй холбоотой. Цэрэн долгорынч ангаах ухааны их сургуулийг улаан дипломтой төгссөн онцлогтой. Бидний оюутан цаг бол одоо яг 1990 оны арчлалын одоо энэ арчлал өрнөсөн энэ үеэр бидний оюутан цаг бол өнгөрсөн. Үнэхээр бид нар бол яг эрдэм номынхаа төлөө эмч болно гэдэг зорилгынхаа төлөө бид нар одоо суралцж байсан юм аа. Яагаад тэгэхээр бид нар үнэхээр үлсөх, цангах тийм явдал бол бидний оюутан цаг тохиолддог байсан боловч тэрийг бид нар сайхан залуу насныхаа хүсэл мөрөөдлөөр дүүрэн тэр сайхан мөрөөдлөөр бол давж исэн. Тэгээд ангийн найзууд минь сайхан их хүмүүжлтэй бид нар бүгдөө тийм манай ангид бол анагаахын дэдэд нүүр ам судлалын ангид шүдний ангид 8 октод сурж исэн. Бүгдөө сайхан дэврэн мөрөөдөлтэй, дэврэн хүсэл эрмэлзэлтэй. Үнэхээр өнөөдөр юм хомс тарчиг байгаа ч гэсэн тэрийг үл хайхсан тийм их сайхан дэврэн мөрөөдөлтэй нөхдөдтэйгөө тэгж оюутан цагаа хөгжилтэй сайхнаар сурч мэдхийн төлөө ингэж өнгөрөөж байсан. Тэгээд манай одоо нэг найз ярьдаг юм аа. Зэрэг айгүйх мөрөөддөг охин байсан шүү дээ. Дандаа л оюутан байхдаа Англи, Америк гадаад аялна гэж мөрөөддөг байсан. Тэгээд тэр найз олон жилийн дараа 15 жилийн дараа надад хэлжсэн юм аа. Чиний мөрөөдөл үнэхээр биелжээ. Хүн мөрөөдөл гэдэг бол үнэхээр биелдэм байх гэж надад хэлжсэн. Үнэхээр тэр оюутан цагийн сайхан эврэн хүсэл мөрөөдөл минь амьдрал дээр минь олон зүйл төр биелсэн. Тэгээд бас ангийнхаа оюутан цагаа хамтарч өнгөрөөж байсан сайхан анд нөхдөд одоо ч гэсэн дурсаж үргэлж бид нар уулзаж учирч явдаг юм аа. Тэгээд анагаахын сургууль гэдэг бол ерөнхийдөө үнэхээр маш сайхан буянтай сургуулаа. Бид нар тэр сургуулаас анагаах эрдмийн сургуулийн А усгийг суралж төгссөн төдийгүй амьдралынхаа ухааныг анд сайхан өгтөө олж авсан ийм сайхан сургууль байдаг. Тэгээд би 1995 онд анагаах ухааны сургуулийн шүдний ангийг бол улаан дипломтой төгсөөд одоо ч гэсэн миний одоо нэр тэр хүндэт самбартан байдаг. Тухайн үед хэдийгээр юун дээр эрдэм ном сурахад одоо үнэхээр шантрах үе биднэрт гардаг байсан. Юу гэхээр тэр бол цэвэр эдийн засгийн шалтгаантай байдаг гэсэн. Үнэхээр дэлгүүрийн ланган дээр давснаас үр зөвлгөө те картын бараанд очирдаг гэсэн тэр цаг үед бид нар зөвхөн номоо уншаад тэр эрдмийн далайд үнэхээр сэлж зэгүрлж тэр оюутан цагийг өнгөрөөж ирсэн түүх маань одоо сайхан мэд санагдаж байна. Дэврэн хүсэл мөрөөдөлтэй оюутан насаа нүдэж ажил амьдралын анхны гараагаа цэрний эмч улаастад байрлах нэгэн өрхийн нэмлэгээс эхэлжээ. Нүүр ам судлал буюу шүдний эмчээр төгсөн түн
Өрхийн эмч хийн гэдэг хэлбэр биш байсан ч юуны ч бай. Эмч хүн ямар ч тохиолдолд мэдрэмжтэй хариуцлагатай байх хэрэгтэй гэдэг өрхийн эмчээр ажиллах нэгжлийн хугацаанд тэрээр мэдэрсэн гэдэг. Ерөнхийдөө бол бидний миний ажил хөдөлмөрийн гараанд хамгийн анх гараад би ангаах ухааны их сургуулийг улаан дипломтой төгсөөд хөдөөний паспорттай юм охин ажилд орох гээд ажил олдохгүй. Ингээд хотын гудамжаар явж байлаа. Тэгээд би хамгийн анхлаа шүдний эмчээ хийгээгүй маа. Би хамгийн анх улаастайд энэ Баян зүрх төвөргийн улаастай хороонд бол би дотрын өрхийн эмч хийгээд би бүтэн 11 сар ажилласан. Тэгээ би нөгөө шүдний анги төгссөн хүн чинь эмчилгээний эмч хийгээд явахаар надад мэдэхгүй олон зүйл тулгараад би Баян зүрх төвөргийн хүүхдийн түргэний эмчээр явдаг байлаа. Тэгсэн хэдий ч одоо маш их юм мэдэхгүй байсан. Номоо уншаал хийн, даралт ихсэх хөвчтэй хүн ирнэ, найлх хүүхэд ирнэ. Ерөөсөө ингэж номоо уншаал тэгэл мэдэхгүй зүйл их гардаг байсан гэсэн орой ирж заавал тасралтгүй уншин. Тэгсэн ч гэсэн миний зүрх сэтгэлийн гүнд минь өөрхөө энэ гараараа эзэмссэн энэ сайхан шүдний эмчийн мэргэжлээ хийх юмсан гэдэг тийм мөрөөдөл минь зүрх сэтгэлийн гүнд байдаг байсан. Тэгээд хамгийн их дурсамжтай нэгэн зүйлийг энд ярихад л хөвгөлтэй гэж магадгүй. Энэ хүүхдийн түргэнд явж байгаад 13 дугаар хороолд нэг нас 6 сартай маш өндөр халуурж байсан хүүхд үзсэн. Тэгээд тэр хүүхдийг хамгийн анх ингээд онцлоод ороод залуухан төгссөн, шин төгссөн юм чи ороод онцлоод яг ингээд талбайг харсан менингитийн улаан тууралт байсан. Өндөр маш их халуун өндөр 40-41 градусрууд ингээд халуурсан байсан. Тэгээд тэр хүүхдийг за одоо энэ эцэгтэн залуухан эцэгч хоёр ингээд бэлтгэнээд надаас энэ юу болж байгаа гэхээр за энэ хүүхэд менингит туссан байна. Одоо яаралтай халдвар дээр авч хөргөж өгөө гэж хөргөж өгсөн. Тэгээд аав ээж хоёр нь энэ ч та үнийн хэлсэн байгаа даа гэх тэр өчигд нөгөө хүүхдээ аваад түргэний машин суулгаад халдвартад авчих юм чи дотроо одоо буруу уншиж ингэж хүний сэтгэл санаагаар нь одоо ингэж хохирож байгаа юм биш үстэй гэж дотроо бас ингэж маш их төгсөж явсан. Тэгээд нөгөө түргэний жолоочлоор энэ залуу эмч нар юм мэдэхгүй хизээ ингэж хүүхнийг ингэж дараагийнхны эмнэлэгт хөргөж өгдөг байсан. Орхиод явдаг байхгүй юу гэхээр би заавал энэний үнэн мөнийг олж иж хүүхдээ хөргөж өгнө гэсэн бодолтойгоор халдвартын эмнэлэгт аваад хүүхдээ онцлоосон. Тэгээ нөгөө хүүхэд минь харин яг үнэхээр менингит байгаад нэг сайхан эмч намайг тосож аваад чи залуу хүүхэд маш зөв онцлсан байна. Энээс илүү одоо цаг хугацаа алдсан бол энэ хүүхдийг бид нэр алдах байлаа гэхэд тэр бол надад маш том гаяа шагнал байсан. Ингээд би ерөнхийдөө эмч болох хүсэлтэд хөтлөгдөд ямар нэг юмны заавал би эцсийн үр дүнгийн хүргэж ээж заавал тэр оншиг зөв тавьж санаа минь амардаг эмчилж үр дүнгийн үз санаа минь амардаг энэ чанар бол одоо ч гэсэн надад байдаг. Өөрийн мэргэжлээрээ ажиллах боломжийг нь олгосон Янсан эмнэлэгтэйч цэрний эмч жигтэйхэн хайртай. Түүний амьдралын 5 жил энд өнгөрсөн гэдэг. Үнэхээр сайн багш, сайхан хамт олонны дунд байсан их олон зүйлс орсон шүү. Миний сэтгэлд ойрхон газар гэж тэрээр хэлж байлаа. 1996 оны 11 сард би Янсан наримтлын эмнэлэгт тэр англи хэлний шалгалт өгөөд ингээд би ажилд орж ирсэн юм аа. Тэгээд тухайд миний англи хэл маш муу байсан. Тэгээд би нэг найз дээр очиж за найздаа энэ миний өөрийн анкетыг англиар ер нь хүнтэй хамгийн анх яаж ярихыг аагүй биг одоо бичээд өгөө. Би чэйжлээ. Тэр оройжонгоо чэйжлээд Янсагийн солонгос эмчнэртэй очиж шалгалт өгсөн. Тэгээд урдаас юм асуухаар ойлгохгүй. Тэгээ өөрөө нөгөө юу асуусныг ойлгохгүй ирнэсээ өөрийнхөө нөгөө чэйжилсэн анкетаа ингээд тасралтгүй урдаас нь ингээд ярьцсан. Тэгсэн нөгөө эмч нь гарч ирээ. За чи үнэхээр англи хэлэнд их таархан хүн байна, сонсож ойлгодог хүн байна. Англи хэл сурах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээ би за ингээд ажилд харсангүй дээ гэж улаастайдаа очиод өрхийн эмчээ хийгээ сууж исэн чинь гардангийн эмч шалгалт авнаа гэдэг ингээд шүүд эмчилж дадлага аваад хийм шүдний хий ахвал дадлага аваад ингээд тэр Янсагийн салхас эмчнэр шалгалт авсан. Тэгээд нөгөө шалгалтандаа тэнцсэн эсгийнч мэдэхгүй эргээл очиод улаастайхаа өрхийн эмчийг хийгээ явжсэн чинь Янсаа дээр харин дуудаад нэг 5 дахь өдөр байсан юм аа. 11 сарын 14-ний 5 дахь өдөр 1996 оны өдөр хамгийн анхны сайхан зүйл болохоор сэтгэлээс гардаг. Тэгээд намайг ингээд авчираад яасан ч тэр өдрийнхөө маргааш нь Янсагийнхан найрамдлагаар руу салхинд гарнаа гэд тэгжсэн. Тэгээд салхинд гараад тэр эмнэлэгт ажилд орцсноо би өөрөө мэддэггүй. Зүгээр л яхаа дадлагаар явж байгаа юм байна гэж бодсон чинь тэр оройд янз бүрийн тэмцээн боллоо. Бүжгийн тэмцээн, дууны тэмцээн бүгдд нь оруулаад баахан мөнгөөр шагнуулаад тэгээд
их баяртай явсан. Тэгээд сүүлд нь харин тэр Жан гэдэг одоо их сайхан багш одоо бид нар насан туршийн холбоотой байдаг тэр багш минь зарим долгор хэмжээ таныг ингээд ажилд авлаа. Та их одоо их таалагдсан бид нарт одоо тийм маш их тийм хүнийг зөв таньж чаддаг хүн байсан л да. Ер нь их эмч хүнийхээ хувьд хүнлэг үнэнч тийм хүнийг сонгож хайж байсан юм байлаа л дээ. Гэхдээ миний англи хэлний мэдлэг бол тухайн үед тийм сайн байгаагүй. Боловч одоо гардан ажиллагаа энэ болгоноос минь шалгаруулж авсан юм байлээ. Тэгээ сүүлд нь мэдээд тэгээд би гэдэг хүн чинь маш их шагналын мөнгөтэй болоод оройдоо ажилд орсноо мэдээд бөөн баяр одоо тэр найрамдлагаараас ирж исэн. А тухайн үед миний өрхийн эмчийн цалин бол би 14,000 төгрөгийн цалин аваад ингээд амьдардаг байсан. Тэгээд би 96 оны 11 сараас 2001 оны 11 сарын 14 хүртэл бүтэн 5 жил Янсан найрамдлын эмнэлгийн шүдний тасгийн одоо энэч сүүлдээ тасгийн эрхлэгчээр ажиллаж миний хамгийн анхны шүдний эмчийн гараа минь Янсан найрамдлын эмнэлгээс эхэлсэн юм байна. Шүд эрүүл бол бие эрүүл гэж ярилцдаг. Хүн харахад энгийн хялбар мэт санагдаж хүний биеийн эрүүл байлгах гол чухал зэвсэг гэд бодохоор шүдний эмч байна гэдэг их онцлогтой. Мис заслын эмч болно доо гэж ярьдаг байсан цэрний эмч хувь заяаны эрүүлгээр шүдний эмч болсон ч одоо энэ мэрэгжилтэд үнэхээр хайртай шүү. Хүнд эрүүл мэндийг нь гоо сайхантай хамт өгдөгдөө бахархдаг гэж цэрний эмч инээмсэглэн хэлж байлаа. Шүдний эмчийн мэрэгжил гэдэг маань ерөөсөө цэвэр урлаг. Бид нар хүнийг одоо гоо сайхан инээмсэглэх, одоо сайхан өөртөө ихтэй инээмсэглэж явах энэ болгоныг бүрдүүлж өгч одоо танан цагаан шүд гэдгийг бид нар бий болгож тэр их шүдний хэлбэр дүрс тухайн хүний царай зүсэнд хэр зогсож байна, ямар өнгөтэй, ямар хэлбэртэй зогсохоор байна гэдгийг олж харж сайхан сэргээж өгдөг утгаараа энэ урлаг. Тийм учраас бид нар бол одоо энэ шүдний эмчийн мэрэгжил маань хялбар мэрэгжил бас биш юм л да. Яг тэгвэл бид нар тэрийг маш жижигхэн ажиллах талбай маань хүртэл жижигхэн талын дотор байдаг. Тэгээд дотроос нь шүдний мэдрэлийг авч эмчилж, мэдрэлийн одоо эмчилгээ, сувгийн эмчилгээ хийн гэдэг маань маш нарийн гарын мэдрэмж шаардсан одоо ажил бөгөөд их сайхан ийм урлагийн мэдрэмж шаардсан ийм мэрэгжил гэдгээр бус мэрэгжлийн бус одоо адил төрлийн одоо эмчийн мэрэгжлээс бол ялгардаг гэж би ойлгодог. Тэгээд дээрэс нь бол шүдний эмч хүн бол мэдээж өөрөө тэрэнд үнэхээр гүн одоо дурлсан хайртай дуртай байж хийдэг учраас өндөр амжилт гаргадаг баха гэж бол боддог. Миний хувьд бол энэ мэрэгчлээ бол үнэхээр энэ буянтай сайхан мэрэгжлийг санамсаргүй тохиолдлоор эзэмсчгээд ингээд амьдарч яваа минь бас хувь заяаны минь хэрэг гэж ойлгож их баярлж сэтгэл дүүрэн аз жаргалтай явдаг юм аа. Ерөнхийдөө бол шүдний мэрэгжил маань дотроо бол бас олон нарийн мэрэгжлийн салбарууд хуваагдж байгаа юм л да. Шүдний эмчилгээ одоо шүдний эмчилгээ, шүдний мис ажиллбар шүдний одоо хиймэл шүд сэргээх, хүүхдийн шүдний эмчилгээ гэх мэтлэн урьдчилан сэргийлэх гэдэг ингээд маш олон салбар чиглэлүүд бол хуваагддаг. Гэтэ хүүхэд гэдэг маань бол үзэхэд бол маш амаргүй л дээ. Тэгээд ер нь бол хүүхдийг үзэхэд бол маш сайхан тийм менежмент хийж хүүхдтэйгээ зөв харьцаж хүүхдтэй энэ ч юм бол өөрийгөө итгүүлж, ойлгуулж ингэж зөөлөн харьцаж хүүхдийн итгэлийг олж аваад үзэх нь бол маш их чухал. Гэхдээ ерөнхийдөө бол эцэгчүүд маань бол хүүхдийн шүдийг хэрвээ зөв одоо анханаас нь анхаарад, хайрлаад ингээд эмчлээд явах юм бол энэ хүндрэлд орохгүй юм байгаа юм. Гэхдээ тийм хүндрүүлээд одоо жишээл шүд зөвхөн өвдснөөсөө болоод дараа нь шүд цаашаа гүн яваад шүдний савг мэдрэл нь өрөөсөө дахиад цаашаа сувгийн оройгоос гараад хавдаад өвчлөд ирэх тохиолдол бол байна. Тэр тохиолдолд бол чухам одоо тэрийг одоо туслаг хийх үү, ямар аргаар эмчлэх үү гэдэг бол энэ ч өөр гэсэн аюугаа боловсруулад, эмчилгээний тактикаа боловсруулад хүүхдтэй уян зөөлөн харьцаж ингэж эмчлэн ястаа л гэж ойлгож энэ олон жил тэгж эмчилсээр ирлээ. Гэтэ бол хүүхд гэдэг бол их хөөрхөн тухайн үед уйлаад ингээд арга нь олдож эмчлэхэд төвхтэй байсан боловч дараа нь ингээд жоохон ялах хүүхдүүд ингээд баярлаа эмчээ гэд хэлэх тэр мөчүүд бол үнэхээр хүүхдэд баярлж энэ сайхан мэрэгжлийн үнэхээр ийм л одоо их онцлогтой мэрэгчлээ хүүхд маань ямар
жоохон ч гэсэн тэрхэн зур тэр өвдөлт юугаа тэр эвгүй таагүй байдлаа мартчихад эмчтэй тэгж хэлэх мөчөд бол бас их сайхан байдаг. Тэгээ энэ хүний амьдрал дандаа дардан цамаар явна гэж бас байхгүй. Заримдаа бол хүнд мессежлбрууд тий хүнд төрөл эмчилгээ одоо эмчилгээ төвхтэй хэмжээдүүд бас тохиолдолгүй яхаа. Тэгээ бид нар бол одоо сүүлийн хүүхдүүдийн нөгөө эрүүний одоо нүүрний харьцаа эрүүний ясны жижигрээд ахтараа нь ингээд эрүүний ясны дотроос багтаж ургаж гарахаа бол ер нь болсон тийм онцлог ажиглагдаад байгаамаа. Тэгээ сүүлийн үед манад одоо эрүүний ясны дотор саатсан тий эрүүний ясны дотор ингээд саатаад ургаж гарч ирэхгүй ерөөсөө уршаага шүдээдлэхэд ингээд шүд эрүүний үеэр ажиг үсгээд байгаа ахтараанууд бол маш их хэрдэг. Тэгээ бид нэр тэрийг бол одоо нэг тохиолдолоос нэлээд хүндрэлтэй юм тохиолдол байсан. Тэр охин маань болохоор их залуухан 18 настай юм охин байсан. Тэгээд ахтараа нь ерөөсөө наашаа ургаж гарч ирэхгүй хойноосоо түлхээд тэгээд шүдээ ингээд аагуур нь болохоор гоо сайхны хувьд бас тийм зөрмөл зовлтыг үүсгэж байсан. Бид нэг тийм тохиолдлыг авч ирсэн юм аа. Тэр маань болохоор бүр эрүүнийхээ энэ булан ясанд бол хэвтчихсэн. Одоо манай мэрэгчлэнх нөхөд бол тэрийг маш сайтраа ойлгож байгаа. Тэгээ бид нар тэрийг бол мэсэлбэрийн аргаар, мэсцлийн аргаар шүдээ хэсэгчилж хуваагаад ингээд авах тийм тохиолдол байсан. Ер нь бол сүүлийн үеийн хүүхдүүдийн ахтараа бол нэлээд одоо ургалтын хувьд бол саатах тохиолдол бол бас их ажиглагдаж байна. Дээрэс нь болохоор бас нэг юу байхад одоо 10 жилийн өмнө юм чиж явахад хүүхдийн шүд бол өөр байгалийн замаараа аяндаа бол ундаг байсан. Одоо бол шүд нь унаж өгөхгүй. Тэгээ дараагийнх нь шүд ургаад гараад ирдэг. Нөгөө шүд унахгүй учраас зайг нь алдагдуулаад тохиолдол их байдаг учраас нөгөө байгалийн замаараа шүд маань унах тохиолдол бас багасаад байгаа юм да гэж ажиглагдаж байгаа. Энэ маань тэгээд их олон судалгаа шинжилгээ хийгээд бол олон учир шалтгаантай байгаа хаа. Ямар ч байсан хоол хүнсний зүйл их өөрчлөгдөж байна. Агаарын одоо найрлага тий бид нар одоо 10 жилийн өмнө Улаанбаатарын агаарч гэдэг юм уу ер нь байгаль ертөнц ямар байсан бас тодорхой хэмжээгээр өөрчлөлтүүд экологийн өөрчлөлттэй холбоотой баг. Тэгээд тэр хүүхдийн сүм шүднүүдийг бол бид нар бас зайлшгүй авах тийм тохиолдлоос гарч ирнэ л да. Өөрөө байгалийн замаар авнаад бид нар хүүхдийн хаан шүдийг өөхөнд боогоод одоо ингээд тохиод өгөө сайхан шүд ургаалаарай гэд хүүхдийн шүд байгалийн замаар ундаг гэсэн л одоо жоохон саатаад бас эмчийн мессеж шүд авах ажиллагаагаар бас сүм шүдийн авах тохиолдол бас гарч байна. Тэгэхээр бол энэ бас 10 жилийн өмнөх ажиллаж байсан үетэй харьцуулах юм бол эргээд ингээд бодоод байж зарим зүйлүүд дээр ялангуяа эрүүн нүүрний системийн талаас өөрчлөлт гараад байна да гэсэн бодлоос төрж байгаа л да. Сайн лам нэг сүмтэй болж сайн багш өөрийн сургуультай болохыг мөрөөддөг. Тэгвэл эмчиж мөн адил. Жижигхэн ч хамаагүй эмнэлэг байгуулад өөрийн арга барилаар өвчтнөө эмчилгээг хүсдэг. Харь газар хэдэн жил ажиллаж амьдрахтаа цэрнээ эмч өөрийн эмнэлэгтэй болохыг мөрөөддөг байж мөрөөдөл нь биелсэн юм. Хүнд хүнээс илүү зүйл гэж үгүй шүү гэж цэрэн долгор эмч үргэлж хэлнэ. Хүний итгэл дааж амьдрах шиг сайхан зүйл хаана байх вэ? Сар байгаад өгөх нэг ч мөнгөгүй намайг эмнэлэг байгуулах санаагаа хэлэхэд бурхан шиг ачтай миний багш тусалсан да. Хүний итгэлийг дааж байгаадаа өөрийгөө тоосон гэж цэрэн долгор эмч хэлж байлаа. Эмч хүн болгоны мөрөөдөл тэгэл да өөрийн гэсэн сайхан тавлаг сайхан эмнэлэг байгуулад өөрийнхөө арга барилаар өөрийн гэсэн өрмөц орчин бүрдүүлээд ингээд сайхан ажиллая да гэсэн одоо тийм мөрөөдөл мэдээж хүн болгонд эмч болгонд байдаг тий. Тэгээ бусдын адилаар би одоо ингээд хоёр сайхан шүдний шин сандалаатай ийм жижигхэн тий ийм шүдний эмнэлэг нээгээд одоо ингээд жил гаруй хугацаа болж байна. Тэгээд үнэхээр их сайхан намайг зорж ирдэг энэ арт түмэндээ энэ намайг үнэхээр 96 оноос хойш Янсын наримтлын эмнэлэгт ажилласан цагаас хойш надаар эмчилж ирсэн, үйлчлүүлж ирсэн бүх хүмүүстээ би маш их талархаж явдаг. Тэгээд хүн болгон яг зөвөр үнэхээр үнэн бодит амьдрал ярихад бол энэ бол хөгжилтэй үйл явдал бас юм аа. Би тэгээд үнэхээр Монгол улсын гавьяат хүний ихэмж манай нутгийн одоо мэрэгжлийн нэгт эмч Норбел багштай маш их талархаж явдаг.
Багшаа би одоо нэг юм эмнэлэг нэмэр байна. Та надаа ингээд эдийн засгийн хувьд одоо би танаас одоо шүдний сандал кресло худалдаж авъя гэсэн. Тэгээд багшдаа $1 ч төлөөгүй би танигд хөрөмжийн зээл аваад гарч ирж ирсэн. Тэр бизнесийн минь эхлэл зөвхөн хүний тэр итгэлцэл дээр тогтож ирсэн юм л да. Багшдаа би $1 ч төлөхгүй аваад гарахтаа багшаа би та миний унаж яваа унаа байна. Яг орон сууцны ордер ах уу гэдгсэн чинь цэрэн толгороо хүмүүс би чамд итгэж байна. Чи бол чаднаа гэж ингэж хэлээд надад тоног хөрөмжийн зээл олгоод ингэж эмнэлгийн бизнесээ ихэлсэн төвхтэй л дээ. Үнэхээр би тэр хүний итгэлийг даагаад ямар ч тийм өөрчлөлт, ямар ч одоо тийм барьцаа хөрөнгө төлөхөөгүйгээр бүтэн нэг жил ажиллаад тэр сайхан тоног хөрөмжийн зээлийг төлөөд одоо би өөрийнхөө нөөц болцсон дээр төшөглөөд дахин одоо нэг шинэ шүдний санал аваад ингэж ажиллаж байна. Миний бүх ажил үйлс итгэлцэл дээр л явагддаг. Үнэхээр хүний итгэлийг алдахгүй энэ ороод амьдарч байгаа гэдэг бол их сайхан зүйл байдаг. Ер нь эмч төдийгүй бүх хүнд байх ёстой чанар гэж би одоо ойлгодог. Уул ус нь нийлэн харагдах умрын сайхан хангаа юдаа хөгж дуун дээр гардаг шиг ургамал усан жигдэрсэн арын сайхан хангаа нутгийн охин болж төрсөндөө цэрний эмч бахархдаг. Сайн аав ээжийн сайхан охин 5 охиндууд агуулсан мундаг эгч. Айлын том охины хувьд бүр багасаа л альваад хариуцлагатай нямбай ханддаг зам. Өнөөдөр түүний амьдралд хамгийн их хэрэг болсон. Хүний л амьдрал болсон хойно жаргал зовлон ээжлэн байдгийг нь орчлонд. Харь нутагт ажиллаж амьдарч байхдаа цэрний эмч аав ээжигээ алдсан гэдэг. Гэхдээ амьдрал үргэлжилдэг. Цэрний эмч мөнгөн сондор гих гоё нэртэй хөөрхөн охинтой. За би болохоор ууд усанд ашигласан арын сайхан хангаа нутагт бол өсөж төрсөн Арангаа аймгийн Тэрхийн цагаан нуурын хөвөнд Шарваа аймгийн айлын уугаа охин болж мэндэлсэн. Аав жир минь одоо аймгийн начин Шарваа аймгийг тийм сайхан барилддаг хүн байсан. Ээж нь математикийн багш Гангаамаа гэдэг манай нутгийн хүмүүс бол бүгдөө сайхан мэднэ. Тэгээд нэр хүндтэй сайхан усуудын уугаа охин болж мэндэлсэн. Тэгээд одоо 5 сайхан охиндүүтэй 2 сайхан ахтай. Тэгээд бусад хүүхдүүдийн хөдөө орон нутгийн хүүхдүүдийн бусад хүүхдүүдийн бага насны нэгэн адилаар Тэрхийн цагаан нуурынхаа өвгөнд суралцаж умбаж бага нас минь өнгөрсөн. Тэгээд хүн ер нь хамгийн гол зүйл бол аав ээжийг бол бурхан шиг шүтэж явах учиртай мэт санагддаг надад. Одоо энэ мөчөд бол аав ээжигээ дурсаж явахад үнэхээр сайхан байна. Тэр их сайн насны минь сайн сайхан амьдралын их өсрөл эцэг их нутаг уснаас гаралтай гэж би бол хувьдаа бол итгэж явдаг. Бусад хүмүүсийн нэг адилаар манай аав бол аймгийн начин хүн байсан. Одоо үнэхээр урам их сайтай гэж хүмүүс ярьдаг юм байлээ. Гэхдээ бидний хувьд бол аавынхаа бүх гэдэг сайхан тэгээ бүхөөс гадна миний аавын бидний аав хүүхдүүдийнхээ аав гэдэг утгаараа эцэг хүний ноён нуруутай анд нөхөд ахын дүүсийн төлөө өстой нөгөө нөхрийн хэрэг бүтэл өөрөө хэрэг бүтнэ гэсэн зорилготой ийм сайхан нутаг усныхаа төлөө анд найз ахын дүүсийн төлөө гэсэн хүн байсан юм аа. Миний ээж болохоор бүх хүний эхнэр болохоор тэр өөжөө тайван сэтгэлтэй. Ерөнхийдөө миний ээж их ажилласаар тийм хөдөлмөрч эмэгтэй байсан. Ээж минь одоо биднийг бол хүн одоо маш их ажиллаж хөдөлмөрлөж сурхаас гадна ажил төрлийг бол амжилт сурах хэрэгтэй гэж заасрахсан байдаг. Сургаж байсан. Ээж минь болохоор амжихгүй байна, тийм хийж чадахгүй байна гэхэл дандаа л амжуулаад хий гэдэг байсан. Тэгээд одоо тэр сайхан амжуулж хийх гэж чанар нь бол одоо миний амьдралд тийм үнэхээр одоо ч гэсэн би ээжийнхээ үгийг бол бодож явдаг. Олон зүйлийг амжуулахад цагаа дандаа завчлаад хий гэдэг үг нь бол санагддаг. Гэхдээ ер нь бол хүний бага насны хүмүүжил эцэг эхийн сургаал бол хүнд бол үнэхээр насан туршид нь бол тодорхой хэмжээгээр хадгалагддаг юм болов уу гэж бол би боддог. Миний хувьд бол бага наснаас 5 доороо 5 охин дүүтэй жоохон дүүнэртэй байсан болохоор би хувцс нарыг угаах, дүүнрээ асрах гэх мэтлэнгээр ээж хаан баруун гарын туслах байсан. Үүрэг хариуцлах гэдгийг бол нялх балчир наснаасаа бас нэлээд сайн сурсан юм болоо гэж боддог. Одоо ч гэсэн нялх жаахан үрдээ сайн ээж байж өөрийнхөө нас эрхэлж байгаа бизнес энэ сайхан шүдний эмнэлгийн бизнесээ үйлчлүүлж байгаа хүмүүстэй өөрөг хариуцлагатай хандаж явъя гэсэн зорилгоноос эрхэм зорилго байдаг. Цэрэн долгор эмч өөрийгөө хайртай хүмүүсээрээ хүрээлүүлсэн азтай хүндээ гэж хэлж байсан.
ам нэх бүртэл дэндүү сайхан найзуудтай хүндээ гэж амбардам хэлэх юм билээ. Амьдралын утга учир болсон хайртай охиндоо сайн иж. Өөрийг нь чин сэтгэлээсээ зориод ирэх өвчтөнд ачид эмчин. Үе тэнгийн найзуудаа сайн түшиг болж байгаа. Энгийн дарав эгэл жирийн л юм л дээ. Гэхдээ цэрэн долгорын хүсэл мөрөөдлөөр дүүрэн амьдарч, үргэлж маргааштан тэмүүлж яваа нэгэн. Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг ялгуун сарны дор үгээр хэлхийн аргагүй гэсэн сайхан дууны мөртөөр энэ удаагийнхаа нэвтрүүлгийг жаргая. Өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр жигүүр хийж яваа эгэл нэгэн эмчин ийм нэгэн түүхийг үзэгчтэй хүргэлээ. За,